Баг тарлан арслан уулын думаг. Эрт цагт нэг омогт арслан нэгэн ууланд амьдардаг байжээ. Тэр арслан тэндхийн амьтдыг барьж дуусгаад зогссонгүй уулын арын өтгөн ойгч хэмгчин сүйтгэж эхэлж гин. Тэнд байсан нэгэн даяанч үүнийг хараад сэтгэл эмзэглэн арслан чулуу болгох хувьдас тарны аргыг сэдвэж олжээ. Ингээд нэг өдөр арслан хэвтэж байхад нь хувьдас тарныхаа шидээр чулуу болгон орхичж гин. Арслангийн сүйтгэсэн тарлан ойт уулыг баг тарлан чулуу болсон арслан чулуу гэх болсон гэдэг. Завхан аймгийн Цэцэн уул сумын нутаг торших энэ уул араараа тарлан модтой арслан чулуунд баруун талаас харвас хэвтэж буй арслан хэлбэртэй ажээ.